Үзэгчтэй үргэлжлүүлэн тодруулга мэдээг хүргэе. Тэгэхээр Хүнсүдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд сэргэлэн Төв аймгийн Лүн, Булган аймгийн Баяннуур, Дашинжилэл сумдад ажиллалаа. Тэрээр малчтад туслах сайн санааны аяны хүрээнд аж ахуйн нэг жирэгдийн өгсөн хандив тусламжийг малчтад гардуулж өгсөн юм. Энэ үеэр манай сэтгүүлч хөдөө аж ахуйн салбарт хийж байгаа ажлуудын талаар ярилцсныг одоо хүргье. За үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тодруулга ярилцлагын булан маань Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд сэргэлэнтэй ярилцахад бэлэнсэн байна. За танд энэ сайхан өдрийн мэнд хүргэе. За баярлалаа өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр малчтад туслах сайн санааны аян маань улс орон дээр өрнөсөн байгаа. За өнөөдрөөс эхлээд бас зарим аймаг сумдуудад энэ тусламжийн цуваа хүргэж байна л да. Тэгэхээр энэ талаар хоёул ярилцлага. Тэ манай Хүнс хөдөө аж ахуйн яам санаачлаад малчдад туслах аяныг улс орныхоо хэмжээнд өрнүүлсэн. За манай энэ аяныг дэмжиж 100 гаруй байгууллага 80 гаруй иргэд хандив өгсөн. Хандивын хэмжээ бол 300 орчим сая төгрөг болж байна. За хандивын аян маань бас дуусаагүй. Эх 7 хоногт одоо бас нэг 75 орчим сая төгрөг, бас нэг 100 сая төгрөг ингээд нийтдээ 200 орчим сая төгрөгийн бас өвсдөж авахар бэлдэж төлөвлөж ярилцаж байгаа. За өнөөдөр бол бид Төв аймгийн Лүн, Булган аймгийн Баяннуур, Дашинжилэл сумдуудад энэ малчтад туслах аяны хүрээнд цугларсан тэжээл бараага үндэсний тусламжаа хүргэж өгч явж байна. За энэ аяны хүрээнд бол одоо бид бас 7 аймгийн 30 орчим сумдад одоо энэ тусламжийн бараа өвс хэвэг тэжээлээ хүргэх ажлыг зохион байгуулж байна. Эх 7 хоногт манай яамнаас одоо 4 чиглэл рүү гарч яг хэрэгцээтэй сумдад нь хүргэж өгье гэж байна. Бид өөр аймгийн төв дээр юм газар гэдэг бас л тээврийн хөлс гэл манай сумдад бас хүндрэл бэрхшээл учрах талтай. Ийм учраас бол манай яам бас нэлээд сайн судалгаа хийж байгаа. Улсын онцгой комисс, улаан загалмай нийгэмлэг гэдэг ингээ бусад байгууллагууд тусламжаа хүргэсэн байгаа. Тэгэхээр энэ тусламжинд орж хүртэж чадаагүй байгаа сумдад давхар дуулуугаар бас энэ тусламжийг хүргье гэдэг өнөөдөр бид ингээ сумддаа хүргэх ажлыг зохион байгуулад явж байна. За манай малчтын хувьд бол ер нь бас үйлчлэлтийнхаа бэлтгэлийг бол тун сайн базаас нь харагдаж байна. Маш сайн базаасан байна. Маш идэвхтэй ажиллаж одоо хадлан тэжээлээ базаасан байдал харагдаж байна. 2-3 малчныхаараа орлоо. Ер нь бол одоо сүүлийн он гараад 1 сар 2 сар 2-оос сайхан байсан учраас бол өнөөдөр бол манай малчид бас арьцсангоо 50 сайхан өдөө өвлжиж байна. Тэгвэл цаг яагаачгүй одоо энэ хаврын цаг зүтгэн энэ үед бас мал муудах ингээд амир сулрах. За тэгэл одоо мал төлөх үед авцсан. Энэ бүхэнтэй холбоотой одоо бас бид урьдчилаад энэ жоохон ч гэсэн сэтгэлийн тусламжийг бас малчдаа хүргэх зүйтэй юм а гэдэг байдлаар энэ ажлаа зохион байгуулж явж байгаа. Энэ жил ер нь хичнээн сая мал төлөх тооцоо байгаа юм бэ. Тэгээд улсын нөөц санд одоо хэр хэмжээний өвс хурааж авсан юм. За улсын нөөц бол ер нь бас нэлээд хатуу жил болно гэдэг утгаараа өвс тэжээлээ бол нэлээд сайн бэлдсэн. Тэгээ манай улсын нөөцөөс, улсын онцгой комиссоос бол бас баруун зүүн аймагуд, хойд нутгуудаараа яваад энэ үүнийхээ өвс тэжээлийнхээ тусламжийг бол үзүүлсэн. За Монгол улс бол энэ жил нэг 61 орчим сая мал тоолуулсан. За урьдчилсан байдлаар энэ жил бид бас нэг 17-8 сая төлөв мал хүлээж авна гэсэн урьдчилсан төлөв байдалтай ажиллаж байна. Малчтын хувьд ер нь сонирхож байгаа асуудал нь энэ мах сүүний аяныг их сонирхож байгаа шиг байна л да. Тэгэхээр танаас тодруулж асуухад ер нь махны аян гэдээ явахлаараа яг одоо малчтын хувьд руу чиглэсэн яг ямар ажлууд байгаа юм бэ? А сүүний аян гэдээ явахлаараа яг ямар ажлууд ер нь зохион байгуулахаар төлөвлөгдсөн байгаа юм бэ? За энэ мах сүүний аяны хувьд бол бас нэлээд том цогц хөтөлбөр байгаа маа. Махны гэхээр ер нь Монгол улсын хэмжээнд мах боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадлыг сайжруулах, махыг одоо малчтаас бэлтгэхэд түүх хийдийг боловсруулад махаа одоо боловсруулах үйлдвэрүүд боловсруулж нэмэн өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд цааш нь гаргах асуудал хэрэгтэн. За малчтын хувьд бол мэдээж хэрэг мал махных нь өндөр байвал малчин хүндэл одоо хамгийн таатай сайхан үйл явдал болно. За сүүний хувьд бол бас бид зөв боловсруулах үйлдвэрүүдийг Монгол улсынхаа 300 гаруй сумдаа бүгдээр нь зөв боловсруулах үйлдвэр байгуулах зорилго тавьж байгаа. Эхний ээлжинд 60 зөв боловсруулах үйлдвэр одоо замдаа ирж яваа. За бид саяхан 5 хүн мэдж байгаа зөв боловсруулах үйлдвэрийнхаа нээлтийг хийсэн. За ер нь бол Монгол улсын засгийн газар хөдөө аж ахуйн яамны бодлого зорилт бол ер нь малчтаа мал аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүнүүдээ үнэтэй чанартай болох чиглэл рүү анхаарлаа тавьж ажиллаж байгаа юм. Тэгээ малчтайгаа уулзаж ярьж яхад бол ерөөсөө асууж байгаа асуулт бол энэ малын өвчний асуудал байна. Одоо манай шинээр улсын их хурл өргөн барьсан малын эрүүл мэндийн тухай, малын генетик нөөцийн тухай хуулийн
үр дүн хязээ гарах уу, нөгөө мал эмнэлгийн босоо тогтолцоотой хязээ болох уу, малынхаа өвчнөөс яаж салах уу гэдэг ийм олон асуудлуудыг манай малчид тавьж бидний дэвшүүлэн тавьсан эдгээр зорилтуудыг бол дэмжиж байгаа гэж байгаа их баяртай байна. Энэ малын вакцинтай холбоотой олон сөрөг үр дагаврууд үйл явдлууд ч гэсэн гарч ийн. Өнөөдөр ч гэсэн Булган аймаг дээр малчуудаа сайн дураараа малын вакцины худалдаад авчихсан байх жишээтэй. Ийм их хяналтгүй юмнуудыг ер нь яаж зохицуулвал дээр юм бол энэ малын эрүүл мэндийн тухай хуулиар зохицуулагдж байгаа болов уу? Энэ хоёр хуулиар зохицуулагдж байгаа. Тэгээ хоёр хууль батлагдлан гарсны дараа мэдээж мал эмнэлгийн босоо тогтолцоотой газар байгуулагдаад тэгээ энэ ажил дээр бас хариуцлагатай, чадaltaй, мэдлэгтэй улсууд бас томилогдож ажиллах байхаа гэж харж байна. Өнөөдөр бол бид одоо энэ малын малын өвчнөд тэмцэж байгаа энэ үйл ажиллагааг бол хянж чадахгүй байна. Үндсэндээ манай хувийн одоо мал эмнэлгүүд энэ ажлыг зохион байгуулж байна. Бүрэн хяналтанд авч чадахгүй байгаа. Тэгэхээр одоо маш хурдтай энэ хуулиа боловсруулж батлуулаад тэгээ энэ улсын мал эмнэлгийг байгуулад энэ хяналт хариуцлагын тогтолцоогоо хэрэгжүүлж эхлэхгүй бол энэ тун их хугацаа алдаж байгаа байдлаар харагдаж байна. Одоо удахгүй түүхийд бэлтгээ зах зээлд нийлүүлэхийн малчдын хувьд бас ноолорноос гээл олон юм үйл явдлууд тохиолж байна л да. Энэ жилийн тухайд гэх юм бол энэ түүхийдээ үн ханшиг юу нь яаж докторжуулах бол энэ тал дээр таас юу вэ? За ер нь тэгэл түүхийд мал мах сүүгээл ингээл ярихаар нөгөө малын эрүүл мэндтэй л холбогдож байдаг. Тэгээ энэ рүү л онцгой анхаарч ажиллах шаардлагатай. За түүхийд бэлтгэлийн хувьд бол манай улс түүхийд бэлтгэлийн тогтолцоо байхгүй. Дандаа ченжүүдийн одоо гар дээрээс нь түүхийдээ бэлтгэдэг улсын нэгдсэн тогтолцоо байхгүй. За яамны зүгээс бол бас ажлын хэсэг гарцсан энэ түүхийд бэлтгэлийн тогтолцоотой болох энийг сайжруулах чиглэл рүү бид нар ажиллаж арга хэмжээ авч ажиллаж байгаа. Ер нь одоо цаашид энэ удаа яг хоо ингээд сайн үйлсийнхаа энийг одоо малчтуудаа хүргээд явж байгаа тийм ээ. Цаашид одоо хүнсүүдээ аж ахуйн үйлдвэрийн яамнаас хошуу одоо юу хийхээр төлөвлөж байгаа бол. За бидний хамгийн том зорилго бол хуулиа батлуулах. Малын эрүүл мэндийн тухай хууль, малын эрүүл мэндийн тухай хуулиа батлуулаад тэгээ улсын мал эмнэлгийн босоо тогтолцоотой улсын мал эмнэлгээ байгуулж аваад за ингээд энэ малын өвчнийг иж бүрнээр нь мал эрүүжил хүнсний хөтөлбөрийг боловсруулад Оросын холбооны улстай хамтраад энэ малаа эрүүлжүүлэх чиглэл рүү онцгой анхаарал тавьж ажиллах нь хамгийн нэг номерын ажиллагаа юм. За хоёр дахь асуудал энэ түүхийд бэлтгэлийн тогтолцоо дөрөвний бидний яриад байгаа. Энэ түүхийд бэлтгэлийн тогтолцоог сайжруулж хөдөөж хангаралтай бараа бүтээгдэхүүнээ бэлтгэхээс ахгуулаад тээвэрлэх, нийлүүлэх, хадгалах, хамгаалах, борлуулах бүхий л үйл ажиллагаа зохицуулсан энэ түүхийд бэлтгэлийн тогтолцоо бол бидэнд бас заашгүй шаардлагатай болчиход байгаа. За цааш нь хөнгө үйлдвэрийн салбар байна. За дээр нь энэ махсууны аян байна. Атрын 3 дугаар аян байна гэдэг ингээд олон ажлууд төлөвлөгдсөн. Энэ төлөвлөсөн цаг хугацааны дахин ажлуудаа явуулна. За өнөөдөр бол бид бас яг хөө махсуун юуны малчит туслах аяныхаа хүрээнд бол бас малчтынхаа байдал төлөвийг газар дээр нь үзэх. Энэ үйлчлэлтийн байдал ямар байна вэ? Энэ бүхнийг үзэх. Малчтаасаа санаа бодлын сонс. Ямар санаа бодолтой байна вэ гэдэг бодлыг сонсож бас газар дээр нь ажиллаж байгаа юм. За баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр хүнс хөдөө аж ахуй хөнгө үйлдвэрийн сайд сэргэлэнтэй бид их ярилцлаа. Үргэлжлүүлээд мэдээллийн хөтөлбөрөөр авч үзнэ.